Тэгээ маш их баярлалаа өнөөдөр ийм эндчлэгээ ирнэ гэж юусоо бодсонгүй. Манай аймгийн одоо баг бүх байгууллагууд хамт олноор цусаа манайд бэлгэлдэг. За яг одоо бид бүхэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр явж байна. Тэгээд энэ хүү бэлгийг болохоор хүүхдийн эмч тунгалаг тамирт цусны одоо төвийн хамт олноос энэ хүү бэлгийг илгээсэн маа. Тэгээд өнөөдөр төрсөн өдөр нь тохиож амна. Тэгээд бүгд хамтдаа дэше ороод болморлцгаа. Ишлэгээ ирсэн юм аа гэж. За баярлалаа. Баярлалаа. За хинээс ирсэн гэж бодчих. Харин одоо хинээс болоо гахаад байна. Хинээс юм болоо сайн мэдэхгүй л байна. Би чинь ганц охинтой охин малтууд байдаг болохоор хүмбэл биш болоо гэж бодчих. Биш болоо гэж бодчих. Юм болоо. Яг мэдэхгүй байна. Би ер нь ингэж нөгөө юм мэдчилгээ авч байгааг болохоор өнөөдөр бол гайхалтай шүү дээ. За танд энэ хүү бэлгийг болохоор цусны төвийн хамт олноос гэж хаад илгээсэн байна. За танд юу гэж илгээсэн бэ гэхээр таны алтангаар ариун сэтгэлд итгэж олон гэр бүл хүүхдийнхээ ирээдүйг даатгадаг. Эмнэлгийн өрөөнд инээмсэглэл хайрлаж бяцхан зүрх бүрийг халамжилж байдаг танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Эрүүлэнх амжилт бүтээл аз жаргал үргэлж тантай хамт байгээ. Насаараа хүүхдийн эмч, цусны эмч, чих хамар хоолойн эмч, шүүх эмнэлэг яаралтай хүлээн авахын гээд ийм хавсарсан олон мэрэгжилтэй эмнэлгийн ахмад эмч танаараа бид маш их бахархаж танаасаа үлгэр дуур айлал авч байдаг шүү. Тандаа маш их баярлаж талархаж байдаг шүү гэд цусны төвийн хамт олноос гэж хаад илгээсэн. Оо за баярлалаа. Минь одоо сүүлийн баг 10 жил хамт ажилласан хамт олон байна. Маш их баярлалаа. Бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Шинэ ондоо сайхан баярлаарай гэж хэлээ та. Хандраач. За би ер нь бол 1994 онд анагаахын их сургуулийн хүүхдийн эмч мэргэжлэр төгссөн. За тэгээ одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ингээ 32 жилдээ тасралтгүй ажиллаж байна. За сүүлийн 12 жил одоо цусны салбар төвийн эмчээр ажиллаж байгаа. За манай цусны салбар төв бол их сайхан тэм гэгээлэг хамт олон байдаг. Их сайхан тийм ажилтаа дандаа нөгөө хүмүүс доонрууд маань ирж хүнд ингээ буян хийя би ингээ цусаа өгье хүнд ингээ амьдрал бэлэгдэх гэсэн ийм сайхан сэтгэлтэй хүмүүс дандаа манайхаар нөгөө ирж байдаг. За манай хамт олон ч гэсэн ер нь аймгийнхаа одоо 27 сум аймгийн нэгдсэн эмнэлэг одоо бүх одоо эрүүл мэндийн байгууллагуудыг энэ цусан бүтээгдэхүүнээр хангаж ажилладаг юм хамт олон байгаа. Тэгээд маш их баярлалаа. Би цусны салбар төвийн одоо яг үндсэн дөрөвдөх эмч нь би байгаа. За тэгээ одоо би тэгээд одоо нэг шинэ залуу эмч гэсэн шинэ залуу эмчтэй ажиллаа ингээ хүлээлгээд хамт ингээ ажиллаж байгаа. За 3 дунд мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан. За ийм сайхан хамт олондоо тэгээ маш их баярлалаа. Өнөөдөр ийм эндчлэгээ ирнэ гэж юусоо бодсонгүй. Маш их баярлалаа. За цусны салбар төв гэдэг бол аюулгүй найдвартай цусан бүтээгдэхүүнээр хангах ийм үүрэгтэй хамт олон байдаг. За мэдээж одоо төрөл үеийн их хэмжээний цус алдалт, янз бүрийн хагалгаа, хавдар, аваар осол гэдэг гинтийн одоо цус их хэмжээгээр алдсан. За цусан бүтээгдэхүүн сэлбэж байж амь нас нь аврагдах ийм тохиолдолд одоо хэрэгэлдэг энэ бүтээгдэхүүнийг манайх бэлтгэж гаргадаг. За цусыг бол мэдээж одоо эрүүл саруул доонруудаас авна. Доонрууд маань өөрсдөө эрүүл байжээж хүнд тийм нэг чанарын баталгаатай тийм цусаа хандуулна гэсэн үг. Тэгээ бид нар бол жилд нэг 600 гаруй доонроос цус цуглуулж үйлдвэрлэл явуулаад за нэг 1200 орчим нэгж цусан бүтээгдэхүүнийг бусдад ингээд сэлбэх юм бүтээгдэхүүнийг гаргаж өгдөг юм. Одоо ингэж ажилладаг хамт олон байгаа. За мөн одоо сүүлийн жилүүдэд бол энэ доонрууд бол маш ихээр эсэж байгаа. Ялангуяа залуучууд их тэгээ хамт олноороо донорыг эндээсээ төгсөлтөөрөө би тэгээд цусаа өгье гэсэн ийм юмнууд. За манай аймгийн одоо баг бүх байгууллагууд хамт олноор цусаа манайд бэлгэлдэг. Донор хүн бол нэг удаад бол 350-аас 400 мл цус өгдөг. Тэр цусаар бид нар нэг удаагийн цусаар 3 хүнд ам бэлгэлдэг байгаа. За зөвхөн одоо хүнд ам бэлгэлээр зогсохгүй тухайн хүний эрүүл мэндэд бас
эерэг тал их байдаг. Яагаад гэхээр одоо цусаа ингээд тогтмол өгснөөр цус байнгын шинжлэгдэж цусны залуу эсвэл цусны урсгалд орж ирдэг. Ингэснээрээ зүрхний шигдээс болон цус өтгөрөлд за даралт ихсэн өвчнөөс сэргийлж байдаг. За мөн одоо бид нар цусаа авах тоолондоо халдвар илрүүлэх 4 халдварын шинжилгээнүүдийг хийдэг. Тэгэхээр өөрийгөө ингээд байнга шинжилгээгээр ингээд хянаад байна. Би одоо ямар нэгэн БЦ вирусгүй байна. Надад ямар нэгэн цусаар дамжих халдвар төвчм байхгүй гэдэг хүн өөрийгөө ингээд мэдээд байдаг. Ийм давуу талтай байна. Ер нь бол ангаах хоног төрлийн хүүхдийн хэмж мэрэгчлэр төгссөн 6 жилийн сурсан. 6 жил яг л энэ хүүхд гэдгийг бүр одоо хийвлээд бүрэлдсэн цагаас нь эхэлж ингээд судалсан. Тэгээ 6 жил хүүхдийн хэмжээр суралцсан. Миний яг үндсэн мэрэгчлүүд хүүхдийн хэмж. За тэгээд яг ажиллаж байх хугацаанд чихамар хоолойн эмчийн эмчгүй болцоод имлэг. Тэгээд би нэг чихамар хоолойн эмчийн сургалтанд сууж байсан. Тэгээд чихамар хоолойн эмчээр бас 4-5 жил ажилласан да. Тэгээд сүүлийн 12 жил яг энэ цусны эмчээр дагнаад яг ингээд нөгөө томоо ихсэх одоо томоо ихсээд одоо хүүхдийн тасаг ачаалаад дийлгүү тасаг дийлгэж ажиллах. За заримдаа ингээд эмч нар ингээд хөрөлцөхгүй үед болол хүүхдээр ажилладаг. Ер нь л одоо бол яг л хүүхдээр л ажиллаж байна. Хүүхд яг ингээд нөгөө зөв онцлоод эрт эмчилгээ эхлүүл айгүй хурдан идэгдэг. Эмчилгээс авдаг. Би ч одоо яг нөгөө хүүхдээр хүүхдийн эмч болохоор бүр хүүхдээ үзэх их дуртай л да. Тэгвэл тийм л байна. Би ч одоо Төв аймаг дээр ер нь бол ганцаараа байдаг л да. Охин маань хотод байдаг. Би ер нь ганц охинтой. Охин маань хотод байдаг. Тэгээд яг л энэ ер нь миний төсөв сандал энэ ажилдаа байхад ер нь таарад байдаг да. Тэгээд ажлынхаа хамт олонтой тэмдэглэдэг. Мэдээж хүмүүс ингээ сайхан баяр хүргэдэг. За нодны танаад үгэртэй байж бараг 10 цаг 11 цаг үед охин маань гинтгэн шүн хүрээд ирсэн. Тэгээд тэр л их гоё. Тэгээд би 12 сарын 3-ыг бүр дуусахаас өмнө ирэх гээд ажлаа тараад ирлээ гээ тэр бүр шүн ирсэн. Тэр л их гоё шин сайхан сэтгэлд айгу тод үлдсэн. Тэрнээс биш яг жил болгон л ер нь хамт олонтой ингээ сайхан тэмдэглэдэг лээ. Одоо ингээ удахгүй бас шинэ жил болох гэж байна те. Ер нь Төв аймагчуудаа ажлынхаа хамт олонд бүгдээрэнд нь шинэ жилийн шинэ оны мэнд хүргэе. За тэгээд хүний амьдрал мэдээж олон сайхан аз жаргалууд байдаг те. Аз жаргал байдаг. Түүний дотроос гэр бүлийн аз жаргал шиг сайхан аз жаргал хаа байх вэ? Ингээ бүх хүмүүсийн гэр бүл хайлагсан, цалигсан дүүрэн аз жаргалыг хүргэж байна.